За юу яцхан ойр ерс бичлэгээ юу төлөө утсан байна. Тэгээд сургуулаа төгсөөд нэлээ завгүй болоод манай гэр бүлийнхээ Монголоос ирээд одоо л бичлэг зав гарч байна. Тэг өнөөдөр бүцөөдөр гоё файдай буюу луур Манхаттан жоохон явж working өдрөө яаж өнгөрүүлдэг влог юм аягаар юу хийж бодлоо. За see you soon. Я гэрээс гараад явж байна. Өдөр ч хойсож байна. Тэгээд энэ нэг ботег орж, дэйли орж, бэкон egg and cheese авч байна. Hey brother, can I get a bacon egg and cheese on our wall? Yeah. Thank you. Нэг юм чийс кофе аваад одоо партер суугаад идэх чинь. За тэгээд энэ хүү тусалын төгсөлбөр маань ойролцоогоор 400 гаруй тийм цаана царс мод гэдэг чинь тийм. Тийм модыг бол сөөлөж өгсөн юм байна. Тэснэр бол одоо энэ хотын уучмээс тусгаарлагдсан. Маш гоё тийм тусгалын төгсөлбөр маягийн гоё цэцэл хүрээлэн байна. Хотын төв хойр маш олон одоо гоё офисуудтай. За ядаж нарийн одоо энэ чинь Uber явсан. Айгуу харагдж байгаа энэ Attack on Titan-ы Air-ний нэг final round гэдэг шүү дээ. Энэ хөөрлөг бол хог болчихж байгаа. Одоо нэг бооны одоо төв юм уу? Жугаар нь бас мall буюу shopping center байгаа. Одоо гадаанаа хөрхөн суух газартай. За тэр дөрөвч харагдж байгаа болохоор Performing Arts Center буюу одоо урлагийн төв. Янз бүрийн гоё бүжиг, хөгжим харин тоглодог байгаа. За энэ урт харагдж байгаа болохоор 9.1-ний яг үзээ байгаа. Энэгээр ерөөсөө орж үзээгүй л явж байна. За нөхөө Oculus маань гэнэ бол одоо худалдааны төв янз бүрийн бүхэл төрлийн одоо Subway вагоны замууд бас явдаг байгаа. Би өглөө бас ажилдаа явахдаа тэр уртлаас суугаа явдаг. За энэхүү дээр харагдж байгаа энэ хоёр цонхоор бол ирэхэд одоо намны гэрэл тусаад тэгээд одоо энэ доор газар дээр бол тэр хоёр цаавхыг маань бол дүрслэгдэх тийм зорилготойгоор хийгдсэн. Ийм гоо бэлэг дурсгалын бэрэг тэмдэгтэй ийм сайхан барилга байна. Өнөөдөр 6 сарын дундуур болохоор цагаарын хувьд сайхан байна. Жохон бөхчмэй гэхдээ жохон салхитай. Гоё өдөр байна. За одоо ишээгээ Wall Street рүү алхаж үзье. За Нью-Йорк бол ойролцоогоор нэг 9 сая гаруй хүн амтай. Тэгээд хамгийн анх 1600 оны үед бол голландчууд анх ирж суршаад голландчууд маань ирээд Нью Амстердам буюу хотыг байгуулснаас энэ бол Нью-Йорк гэсэн хот болсон юм байна. Тэгээд одоо энэ Wall Street гэдэг байгаа одоо ийм их боломжууд нь бол тэр үеийн одоо хэрэм цамхаас гаралтай. Тэгээд тэр үедээ бол хултаа 8 хийдэг байсан тийм учраас өнөөдөр бол дэлхийн одоо худалдааны төв хөмгийн бирж төв болсон байна.
За одоо би яг нөгөө хөрний бирж байдаг. Broad Street, Wall Street хоёроор гэж байна. Энэ хоёр ихэд бас жуучтай юу ихтэй. Broad Street-ийг нэлсэн байгаа бол айгүй тийм өргөн бодож байсан юм шиг байна. Тэр үед бол Нью-Йоркийн одоо хөрөнгөний биржийн 8-ачид, улдаачид энэхүү бодож дээрээ гарч ирж байгаа гэдэг юм байна. Хөө өгшөө маань бол юм бэлэгдэж байгаа вэ гэхээр одоо эвхтэй өгний зөвхөн авах чадвар, малаалах чадвар, санхүүгийн оролцоог бол бэлэгдэж байгаа. Ийм одоо гоё шүү дээ. За тэгэхээр өнөөдөр Wall Street, Manhattan, Lower Manhattan руу явж байна. Тэгээд өдөрч танд таалагдж байгаа бол лайк боловсрол дараарай. Байнгын бас ингээд бичлэг хийх бас зав гарахгүй байна л да. Ерөөсөө гоё зав гарсан үедээ хүмүүст гоё юмыг үзүүлье, харуулъя гэж бодоод энэ влог хийж байгаа. Хажуугаар нь бас Нью-Йоркт ингээд залуу байгаа дээрээ гоё өөртөө дурсан зүйлтэй хүүхдтэй их нэртэй болохоор эргээд ингээд бичлэг үзэхээр өө гоё залуу байхдаа ингээд аялаад амьдраад Нью-Йоркт ингээд байж штэ гэсэн гоё санагдах байх. За Америкт айгүй олон жил амьдарч байгаа. Тэгээд маш олон төрлийн олон газраар амьдарч ирсэн. Нью-Йорк гэдэг бол арай тийм бусдаас арай онцгой, өөрийн гэсэн charm буюу өөрийн гэсэн тийм татах тийм хүчтэй юм санагдсан. Яа тэгэхээр ингээд байнгын шин зүйлийг үзэж харна, маш олон төрлийн хүмүүстэй хамт ажиллана, найзлана. Эзэгч тийм уйдахгүй гэх юм уу? Ерөнхийдөө ингээд зүгээр сууж чаддгүй гэх юм уу? Зүгээр суухаар ингээд маш олон төрлийн бодол торгоонд орж ирээд тийм тэгцтэй байж чаддгүй. Тэгэхээр Нью-Йоркт байснараа урдаа нэг жижигхэн ч юм уу том зорилго тавиад тэгээд зорилгын хойноос ингээд явахаар айгүй тийм тэгцтэй, шат хараалтай ингээд явж ирсэн гэсэн. За би нэг юм Iron Man гэсэн strawberryтэй, mangoтой нэг гоё жимсний үтим аваад байна. Ганц ус ингээд аялалжлах хийхгүйгээр өөрийнхөө мэдсэн сурснаа, мэдлэгээ ус хамгаалцаа, хүнд хэрэгтэй болов гэснээс болов. Бас хэмэд оюуханы талаар ч юм уу, технологийн талаар бас бичлэг хийж байгаа. За энэсээ годомжууд амар дээр үе Европын годомжуудтай төстэй годомж байна. Хөлөө өнгө. Орос байна, Орос байна. Халт спарринг тоглолт үзчихэд одоо Пир 17 гээд газар дээр үзэж чинь. Ер нь тэгээд энэ хаваар айгүй асах туртай. Тэгээд толгондоо айгүй гоё. Шинэ газрууд, дэвлүүсийг газрууд, шинэ ресторанууд, шинэ юм байна. Бангл, энэ чинь ийм байт юм уу, тийм байт юм уу. Шинэ болдог.
Яа, годоргоо төхөд ирсэн ч бэрсэлхтэй өсөрхөн болж байна. Энэ удаад ингээ бүрэгслэн рүүгээ харсан. Есть хол. Яа, энэ нэр ихэд замнууд ихтэй янз бүрийн гоё яхт уйд форт юм их болдог. Насах күүх замууд аюу ихтэй гоё юм байна. Нөгөө Нью-Йорк ч нөгөө нэг далайн хажууд учраас Солонгосын зогсоолын дугаараар нь нэрлэлсэн юм гоё газруудтай. Одоо жишээ миний одоо энэ очиж байгаа энэ газар болохоор Пир 17. Тэгээ зарим Пир 1, Пир 70 гэх аюу олон тийм олон төрлийн тоотой Солонгосын зогсоолууд байгаа. Тэгээ дагаад ингээ гоё хоолны газар цагаан аюу гоё мөрөх орчин амьсгалтай. Гоё ресторан бай. Итано Нью-Йорк ресторан. Let's go.